Сайн уу? Орчин үеийн энэ их техник технологийн үед хэрхэн өөрийнхөө тархийг шарахгүйгээр бүтээлчээр авч үлдэх ёстой юм болоо гэж үргэлж сэтгэл зовж ирсэн би хэдхэн өөрийнхөө жижигхэн аргыг танилцуулах гэж байна. Энэ бол миний л арга юм аа. Нэгдүгээрт Facebook, Instagram, YouTube, TikTok гэх мэт аппликейшн огт байхгүй байгаа. Та заавал их шаардлагагүй би л юмыг хэтрүүлж санаа амардаг. Тэгтээ ухаалаг биш утас барих гэсэн чинь даанч төлбөр тооцоо, QR код, e-баримт, e-Mongolia, UB-Cab гэл орчин үеичгүй л болохгүй нийгэмд амьдарч байна. Заавал ухаалаг утас барь гэж шахаж байгаа нийгэмд амьдарч байна. Тэгэхээр e-ink утас сонирхож үзье. E-ink гэхээр Kindle, Kobo гэх мэт яг цаасаар ном уншиж байгаа юм шиг сэтлэхөөр цаас шиг харагддаг дэлгэц байгаа. Сүүлийн үед яг гар утасны хэмжээтэй унших төхөөрөмжүүд нэлээх гарч байгаа. Одоохондоо SIM ордог гэхдээ бүх үйлдэл байгаа утас нь Bigme branding Hybrid Pro гэж гарсан байгаа ч гэсэн дутуу хөтөө зүйл ихтэй байгаа даа. Тэгэхээр би өөрөө тархинд ирэх допамины багасгахын тулд уцаа хар цагаан тохиргоон дээр нь тавьсан. За энэ бол миний хамгийн том арга байгаа. 7 хонжийн ерөнхийдөө энэ маань iOS, Android гэд бүх үйлдвэрлэлийн систем дээр тохиргоон дээр нь байдаг зүйлээ. За дэлгэцэнд харагдаж байгаачлан тохируулж харуулж байна. За дэлгэц хар цагаан болсноор тасралтгүй урсах мэдээлэл, бичлэг, зураг тэр бүх зүйлийг тархинд ямар уйтгартай юм бэ гэсэн тохио өгснөөр би яг хэрэгтэй зүйлээ уншиж мэдмээр байна гэсэн сэтгэлийг өгж байгаа гэх юм уу. За яг одоо би Android үйлдвэрлэлийн системтэй Xiaomi-гийн утас барьж байна. Энэ утсан дээр унших горим гэж байд юм билээ. За энэ дээр ороод харангуут цагаанаас шар хүртэл өнгө өгөх, тэгээд цаас шиг харагдуулах эффектийг багаас их хүртэл нөхөх юм эффекттэй байгаа. Ингээд цаас шиг харагдаад эхлэхээр хүн сонин сайхан юу байна? Би допамин аммаар байна, бичлэг үзмээр байна, Instagram ормоор байна гэхээс илүү би ном уншмаар байна, хэрэгтэй мэдээлэл олж авмаар байна, юм бичмээр байна, ингээд шин санаануудаа бичмээр байна гэсэн сэтэл ерөнхийдөө өгж байгаа. Энэ бол миний л зөвлөгөө шүү.